Сайн байцгаана үзэгчдээ. Тал нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид анхны нэвтрүүлгээрээ нэвтрүүлгийг санаачлагч улаач нарын тухай товчхон танилцуулгыг хүргэсэн байгаа. Харин энэ удаагийн дугаараар нэвтрүүлэгт загтал хийлгээсэн айлд очсон тухай үзүүлэхээр бэлдлээ. Нэвтрүүлэгт загтал хийлгээсний дагуу бид нэвтрүүлгийн багийнхантайгаа айлда дөнгөж хөрөлцөн ирээд байна. Ингээд ямар ч үсэн айл руу орцгоё. Би Хавдаймгийн болгон сумд төрж өсөөд одоо ингээд төрж өссөн малчин айл Натрын цэргийн одоо 2 дахь охин болж төрж өсөөд ингээд яваад хилийн зэрэгт нөхөртөө хамт яваад хилийн зэрэгт ажиллаад насаар явж байгаа. Тэгээ хот шилжиж орж ирж суучгаад тэгээ хотод байж байгаа одоо юм байдлаар. Баруун Баян уулын 5-21-д амьдрал 16 жил болж байна. Энэ хугацаанд бол хилийн зэрэгт ажиллаж байгаад зэргийнхаа тэтгэврт гарсан. Тэгээ манайх бол одоо 6 хүүхэдтэй байсан. 2 охин 4 бандтай байсан. Тэгээд нэг отхон бандыгаа тэгээд бас яг одоо таарад юу байгаа нэг хүний гарт алдчихад ингээд одоо чухам яг ямар учраас бид нэг зовж явах юм бэ? Тэгээ яагаад ингэж юм бол доо гэж бодод явдаг байлаа. Тэгээд одоо энэ сайхан одоо монголчуудад одоо тусалж дэмжихэр энэ сайхан сэтгэлээ сонирхсан сайхан залуучууд ингэж байдгийм аа. Бас яг хүмүүсийн ажил амьдралын үйлсийн тэгшилж зүрх хөвгтүүдийн одоо зам мөрийн цайлгаж одоо сайхан авч тэгшилж янзж өгдөг гэдгийг сонсоод тэгээд энэ хүмүүст би одоо найзаараа дамжуул сонсоод энэ хүмүүст хандаад эднэрийг одоо гэртээ ингээд дуудаад одоо бас амьдрал ахуйгаа янзлуулыг хүүхдүүдтэй ажил үйлсээ бүтээдэг юм. Тэгээс одоо юунаас болж ингэж өр хүүхдээ хүртэл алдаж ингэж зовж явах хэрэгтэй юм бэ? Явж байгаа юм бэ гэдгийг мэдчих олж авъя даа гэж бодоод эднэрийг дуудаад ингэж байж байна. Монгол бөөгийн гал бадамлан байж аслаа. Хортон баатрын үргэлжлэл дуулан байцсэрлээ. Ингээд үзлэгийг эхлүүлэхээр зөмбөлөгтөн Батулга буюу Бадгаа орж ирлээ. Тухайн айлд юу болсон талаар үнэн зөв мэдээлэл өгч, юунаас болж энэ айлын амьдрал өөрчлөгдөд байгааг тэр тайлж хэлж өгч чадах болов? Хэний гэдэг айл үлээ танах чаа. Айл гэрээ ийж хүн. Баатар сүрэн гэлээ. Таны Баатар сүрэн гээ? Баатар сүрэн гэдэг. Баатар сүрэн гэдэг. Баатарын Баатар сүрэн. За. Бичилтэй. Бичилтэй. Бидний байдлыг яаж аваад энэ жилийн ер нь ноён нуруу бол гайгүй. Энэ жилийн жоохон дундуура сүүлээрээ жоохон бие хаа жоохон хоёр дээр өвчин орооно. Энэ танаа бие хаа өвднө гэдэг нь нэгдүгээр Монгол айлд Монгол хүмүүжийн гал голомтод эдэлдэг. Тийм ээ? Танаа гал голомт гэдэг дээрээ цэвтэй байна. Тэрнээсээ болоод та нарын бие хаа өвддөг. Хавцдаг тийм ээ? Таны ингэж одоо нуруугаар чи ингэж тарих руугаа ингэж өвддөг үү? Ингэж өвдөж байна уу тийм? Дээшээгээ хөрж. Тэг. Энэ ингэж нэг талаа эмгтэй хүн галаад төрдөг. Хоёрдугаар тэр голомтны эзэн гэдэг тэр гал голомт нь муудаад ирэхээр эр хүний сүлд хямар унж эхэлдэг. Одоо хаан аавын бэлдсэн хатан ээжийн төлсөн гэрээсэн тэгрийн бүтээсэн Өсүг-Баатар эзэнтэй гал голомт хүн гэж Монгол түмэн дээр өвдөөсөө шүтэж ирсэн. Тийм ээ. Тэгэхээр танаа голомт нэгдүгээр шийдсэн байна. За энэ голомт ингэж голомтон дээр ингэж буугаад байна. За яа. За хоёрдугаар энэ дээр би юу хэлэх вэ гэхлээр танах голомт солисон айл байна. Энэ гэр орон тийм ээ. Та нар энийг хүнээс авсан байна. Тийм үү? Энэ голомтыг хүнээс авсан байна. Тэгээд энэ голомт Монгол хүний голомт биш шүү дээ. Хоёр эмэгтэй хүнийг эрэгтэй хүн орж ирж үзсэн юм уу та энэ байшинг. Ингэж орж ирээд байна заа ёо. Гаднаас орж иж үзээд байна. Тинчээ
Энд ингээд эрэгтэй хүн байна. Тэр эрэгтэй хүн яг Монгол гэж хэлэхэд амар хэцүү. Монгол хүн биш үү те? Биш. яг хятад хүн. Энэ гадаад хүнээс авсан мэн те? Энэ Монгол хүн. Энэ голомт хамгийн голомтыг үзсэн чинь харин Монгол хүний Монгол гал голомт биш болоод явчих. Хамаагүй яаж байгаа юм бэ? Хятад хүн. Гадаад хүний голомт байсан биш үү? За энэ голомтыг яарал та дахиж ав. Энийг Монгол голомт болгох хэрэгтэй. Та хоёр талаас чинь заяа. Нэг хүн залуу хүн. Одоо би ингээд харин хоёрын цаадалд хоёр өөр эрэгтэй хүн суугаад тань л да. Гэтэ өнгөрцөн хоёр эрэгтэй хүн байна. Энэ хоёр яагаад өнгөрсөн бэ? Энэ хоёр нэг нь танаад үгээс нэг нь танаад өнгөрсөн шүү дээ. Нэг дүүч өнгөрсөн юм шүү дээ. Миний нэг эмхтэд өнгөрсөн. Танаа бас дүүч өнгөрсөн юм шүү дээ. Хоёр харин өнгөрсөн хүн байна. За юу. Би энэ хоёр ингээд гинти ослоо. Миний нэг эмхтэд өнгөрсөн. Танаа бас дүүч өнгөрсөн юм шүү дээ. Хоёр харин өнгөрсөн хүн байна. Нэг дүү маань машина аваад ордноос орсон. Харин би танд гинти осол аваар гараад байна. Юм гомдолтой өнгөрсөн юу гараад байна гэж. Эдний нэг охин дүү нь болохоор зүрхний галаахан гинт. Тэгээд энэ хоёр хүн гэдэх юм. Бид хоёр нэг өдөр өнгөрсөн шүү дээ. Энийг гэдэх юм. Нэг өдөр. Манай тэр аваад орсон эдний дүү хоёрыг. Тий. Тэр үчи яла. Яг нэг өдөр. Нэг өдөр өнгөрсөн гэдэг энийг гэдэх юм дээс харчаад. Яг үнэ. Бид хоёр нэг өдөр өнгөрсөн шүү дээ. Яг нэг өдөр өнгөрсөн юм уу? Манай дүү болгонд эдний багнаа. Тэнгэртэй өнгөрсөн эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг өдөр өнгөрсөн юм байна тийм үү? Тийм хоёр өнгөрсөн хүн гомдол нэхэд байна. Дээрээс нь нэг залуухан эрэгтэй хүн ирсэн байна. Ингээд нийт 3 хүн очлаа. Чи ингээд байгаад байвал өөрт нь ч хэцүү. Энэ төрлөө олж чадахгүй байна. Яваагүй нөө. Яваагүй байна. Хоёр хорогдоод байгаад байна. Ерөөсөө энэ хүүхэд ингээд намайг ингээд мэдэндээ намайг ингэвэл мэдэндээ гэдэг юм. Юу гэсэн үг вэ? Одоо битүүрийн одоо хамгийн бага хүү одоо хэдийн зэрэгт офицер сүлэнхээр отруудад офицер авгаа хүүхдтэй байсан хүүхдийг ангийн нарган зодод хүүгийн минь давсгийн гэмтээгээд тэгээд тэрнээс үүдэлтэйгээр нэгдүгээр эмнэлэгт ирж хөвтөд сар гар мэмжлэгч жагаад насаарсан. Намайг ингэвэл таньнаа гэдэг юм. Зураг нь байна уу? Байна. Хүүгээ явуулаа хүү чинь яваагүй байна. Зурган тэр устдаад байгаа юм. Хэрэг улаан хэлэм нэ мянган гайхан дарнаашин туугүй улаан хэлэм нэ түмэн гайхан дарнаашин гаралаа тус танаа. Хангарам том бол юм нэргээр авшаа нэг. Энэ хуугаас урд нь би дээр эдийн хрэний мичний сорвтой гэсэн хөхтэй. Би дээр. Тий юмд ингээд юуны чимдээ би ингээд юм уямд орсон юм сорив үзэх юм би дээр нь. Иймэрхүү юутай энийг тамхтай хөхтэй жээ. Энэ одоо тийм том одоо юу гэдэг нь те эцэг талаасаа тийм том хувилгаан хүний удамтай. Одоо аав талаасаа тийм хувилгаан хүний удамтай айлээ. Хүүхэд байжээ энэ хүүхэд. Энэ хүүхэд урт наслах байсан. Энэ хүүхдэр гай орч чижигчээ. Тэгээд энэ таныг санаад таныг хайж явж чадахгүй байгаа юм байна. Хичээ заа юу. Энийг та таач явуулж чадахгүй байгаа юм байна. Та өөрөө араас нь харамсаад явуулж чадахгүй байх хичээ заа юу. Та энийг явуул. Энэ хүү явж ээж эргэж төрлөө олж орж ирнэ. За юу. Тэгэхгүй энэ хүүд өөрт нь ч хэцүү байгаа. Та нар ч хэцүү. Тэгэхээр таны бие хаач өвдөх нь ойлгомжтой. Миний нэг хитэн цуглуулдаг юм гэдгийг байх хэрэгтэй одоо. Тэднээс өмнө хаана хоол гэдэг. Миний нэг хитэн нэг савтай нэг юм байх хэрэгтэй одоо л гэдэг. Тэр найзаас авсан. Юу юм бол тэр? Одоо өөрийнх нь тэр цолны тэмдэг инглиш тэмдэг надад байгаа юу л гэж асуугаад байна. Байгаа юу те? За. Тэр хүүхдэд нөгийгээд надгалсан байгаа тэр яах вэ? Тэрийг нь харин өгөхстэй үнд нөгөө л гэж байна. Яахаар бол заа юу та? Та өөрөө зорьснороо л уцаа юу? Би гэж бодоод байгаа юм би. Одоо хоёр доор ангид сурж байгаа. За. Миний ач. За. Энэ хүү өнгөрөхөөс өмнө хоёр найзтайгаа гурлаа явж байсан байна уу? Тий. Гурлаа явж байсан байна уу те?
ажил дээр байж байгаа л дараагаараа тэгээд оператор хийж байгаа. тэгээд Дарга зата таарсан. Ирээс харгаар имжлэгтэй баах яхал. Харин энэ харин ингээд айгаад харин би ингээд айгаа салгалаад байгааг нь харин үүдээ өөрөө салгаалсан гэхгүй сая. Тэгээ дарга нь чи одоо зэрэг тоосод устцоо болоо тоос зохиолоогүй. Давсгийн хагалаа тавьчихсан. Үсээс барай хамтаа моторцоо гэдэг. Нөгөө Тийм баха. Харин энэ хүүхдэр энэ хүү маш тийм цагаахан тийм хүүхд байна. Маш хүнд итгэмтгий хүүхд байна. Их итгэмтгий хүнд их тийм тусгал болон хүүхд байж л дээ. Тэгээд сайн хүүхдээсэн. их тийм тусархуул их тийм цагаахан хамаг юм мэрэгмэн бүдрээл цагаан буугаад байна. Энэ хүүхдийн хоошдын амьдрал энэ хүүхэд хоёр дахь төрлөө олох хэрэгтэй. Маш яаралтай олох хэрэгтэй. За юм нэгч та явуул чадахгүй байна. Ээж минь намайг явуулах болгоо би явж чадахгүй байна гэд хэлээд өгөөч гэдэг. Тэгэхээр та явуулах хэрэгтэй шүү. За яв. Энэ хүүхдийг. Тэгээд энэ бас энэ өнгөрсөн хоёр эрэгтэй эмэгтэй энэ хоёр дүүг энэ гурыг гурван тэнгэртэн дэгдэх хэрэгтэй. За яв. Энэ гурыг гурван нэгдэх хэрэгтэй шүү. Та нараа. Тэгээд энэ гал голомтыг Монгол болгож маш гоё. 70 их тэнгэрээ 5 дансаг гэдэг тарган хоны өвчүүгөө дахина гэж байдаг. Тэгэхээр тэр болгоныг одоо манай үзмэр заримгууд маань сайхан янзлаад өгөөлгүй. Тэгээд та бүгдээ манай холбоонд ингэж хамтсанд маш их баярлалаа. Бид хэд маань одоо та хэдийхээ те бүх болохгүй бүтэхгүй юу вэ? Бүгдийг нь одоо биднээс сайхан янзалж өгөх болно. Нэвтрүүлгийн багийнхан маань ямар тач эхний айлдаа ирж тэдний гэрт болоод буй далд хүчний талаар үнэн зөвөөр тайлж шаардлагатай засал үйлийг хийснээр энэ удаагийн дугаараа өндөрлүүлж байна. Дараагийн дугаараар яг энэ цагтаа эргэн уулзахдаа бид нэвтрүүлгийг хийхэд энэ айлдаа хэсэг хугацааны дараа дахин ирж уулзсан мэдээлэлээр шинэ дугаарын нэвтрүүлгээ эхлүүлэх болно. Нэвтрүүлэг маань ямар нэгэн урьдчилан бэлдсэн тавилгүйгээр, мэдээлэлгүйгээр шууд бичигдэж үзэгч танд хүрсэн гэдгийг албан ёсоор хэлхэн зүйтэй болов. Аль нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнгөрсөн дугаарын төгсгөлд үзэгч та бүхэндээ нэвтрүүлэг төгсгөлд гаргасан айлдаа эргэн очиж сурвалжсан талаар үзүүлнэ гэж амласан ёсороо яг одоо бид цэцгэгчтэйг очиж уулзгаар замдаа гарч байна. Монгол бүгийн гал Бадамсан байж аслаа. Хоёртон баатрын үргэлжлэл дуулан байцсэртэй. За тэгэхээр юуны бас шинэ оны минь дүргээ уулзаагаа бас уулзсан байна те. Сар гарan болчихлоо. Тэгсэн сар гарan болсон байна. Тэгэхээр манай зүүн бэлэг залуучууд маань танай гэрт очиж одоо тэр шаардлагатай заслуудыг хийсэн байгаа. Тэгсэн. Яг тэрнээс бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Таныг би эргэж зорж уулзаад яг одоо таны сэтгэл санаа ямар хуваа байна тийм ээ. Тэр заслууд хийгснээс хойш харсан өөрчлөлтүүд юу байна? Энэ талаараа ярив.
таны нөгөө сэтгэл дотор байгаад байсан зүйлийг хэрэг одоо үр дүнгээ өгч байна. За ингээд одоо та нарын ингээд засгийн хэсгээс сар гар мөцөө өнгөрдөө тэр хооронд одоо бас яг бид юугаад одоо ялгын миний сэтгэл санаа бол нэг байнгын өнгөргөө бодоод байнгын ингээд үнийг таад ингээд харамсаад идвэсэн хэрмэр одоо арай гайгүй болсон шиг санагдаж байгаа. Одоо энэ нэг би хаана өвдөдсөн хэрнээс гайгүй болоод ажил үйлчлсэн бас яг мэдвэстэй сайхан болж эхэлсэн. Тэгээд энэ хэрмэр гэж одоо энэ Ярангийн нэг үеийн шин байгуулсан зах дээр ирж энд миглэ багцаараад суугаад тэгж байгаа дахиад нэг нутгийнхаа боо гэрмэг боо гэдэг бол тэр боо эндээс хоон завч түрээс хоон завч хийгээд гэрмэг боовоо хийгээд махад зараад хүндэтэйгээ өгөөдгөө бүгдээ энд ажиллаж байна. Ер нь та нарын хийж өгсөн заслуудыг бид тэр төлөвлөгөө өгсөн гэж бодож байгаа юм. Таны хүүхдүүдийн хувьд Тэдний хувьд одоо Батцуул засгийн хэлсэн тэр гонд тэр ихтэйс одоо зүрийн хөрмөлдөр аваад байгаа хоёлаа бас хөрмөл хийдэг баа гэдэг ингээд сайхан оо. за энэ бол одоо Монгол хүмүүсийн одоо бие биенийгээ одоо итгэл үнэмшил сэтгэлийн дэм тийм ээ. Одоо та бүхний итгэл үнэмшил байна. Залуучуудын маань одоо хийсэн зүйл үр дүнтэй болж байгаа. Миний хувьд бол одоо маш их баяртай байна. Нэвтрүүлгийн одоо анхны захидлыг бичиж одоо бидэнд төсөл дэлгээс айлдаа ирээд үр дүнгээ мэдрээд ингээд байж одоо үзэгчтэй хэлэхэд бол тун таатай байна. Тэгээд таны ажил үйлс, танай гэр бүл, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. Бидгээрми одоо зав гаргасан танд баярлалаа. Таны ажилд хийсэн. Ингэж хүмүүст одоо туслаж хүний ажил амьдралыг үйлсийг тэгшилж ингэж сайхан ажил хийж, сайн үйлс хийж яваа. Та нартай их маш их баярлж байна. Ямар ч гэсэн бид цэцгээгчиг ажил дээр очиж уулзаж Бидхормын ярилцлага өрнүүллээ. Гэр бүлэрээ бизнес эрхлээд ажил үйлс нь бүтэмжтэй сэтгэл санаа нь өөдрөг байгааг харахад их сайхан санагдлаа. Тэгээд энэ нь болохоор бидний хийж байгаа нэвтрүүлгийн гол зорилго бэлдэж байгааг нь бас нэг их хэсгийн илрэл юм болов уу гэж бодож байна. Азархан чонын уламд жингэрийн хөвгөл дуулж байна. Арьсан хингэргээд элдсэн хөх Монголын үлс нэгдэж байна. Монгол богийн гал бадамлан байж аслаа. Войтон баатрын үргэлжлэл уулан байд сэрлээ.